Киноныг нэмэгтэй уулын зам дээр эвдэрсэн машиныхаа хажууд яахаа мэдэхгүй байдалтай тусламж гуйн зогсож байгаагаар эхлэх бөгөөд удалгүй ачааны машинтай нэг залуу ирж түүнд туслах уу гэж асуудаг. Харин нэмэгтэй ачааны машины жолоочийг хараад түүнийг аюултай нэгэн байж магадгүй гэж цэжиглэн тусламжийг нь авахаас татгалзна. Тэгтэл ч өөр нэг жижиг машин ирж зогсох ба энэ удаа цэвэрхэн царайтай царайлаг залуу байсан учраас эмэгтэй түүнийг ачааны машины жолоочоос илүү аюулгүй байх гэж бодоод машинд нь суудаг. Ингээд тэд замаа цааш үргэлжлүүлэн ихэндээ бүх зүйл зүгээр байсан боловч эмэгтэй санамсаргүй суудлынхаа дороос цус болсон хүний гар олж айн цочирдох ба түүнийг ямар нэг үйлдэл хийж амжихаас өмнө өнөөх царайлаг залуу машинаа гинт замын хажууд зогсооно. Улмаар залуу машиныхаа түлхүүрийг аван эмэгтэйг дахин цохиж түлхүүрч нийл цус болдог. Дараа нь үйл явдал уулын замаар явж байгаа автобустай зорчигчид руу шилжих бөгөөд автобусны жолооч Тонигийн ойролцоо сууж байсан нүдний шилтэй ван гэхэр жолоочтой яриа өрнүүлэн хэдэн өдрийн өмнө энэ зам дээр нэг эмэгтэй сургаггүй алга болсон талаар хэлдэг. Тэднийг энэ хачирхалтай хэргийн талаар ярилцаж байтал гинт радиогоор төв зам дээр томоохон хэмжээний ослол гарч автобус явж байгаа замыг болон ойролцоох бусад замуудыг хаасан талаар мэдээлнэ. Замын хөдөлгөөн эргээд хэвийн байдалтай ортол бараг 1 цаг гаруй хугацаа шаардагдахаар байдаг ба үүнийг сонссон зорчигчдын нэг болох Ли их л санаа зовсон байдалтай ажилдаа заавал цагтаа амжиж очих ёстой гэдгээ хэлнэ. Ингээд тэд замаа товчилж жолооч Тонигийн санал болгосон өөрнийг шорон замаар явахаар болдог. Улмаар тэд шорон зам руу орж хэсэг явсныхаа дараа нэгэн бүдэг гэрэлтэй урт түнэл дээр ирэх ба түнэлээр орон замаа цааш үргэлжлүүлж байтал өмнө гинт нэг эрэгтэй гарч ирдэг. Жолооч Тонич түүнийг дайрахгүй тул тоормсоо яран гიშгэж автобус огцом зогсоход зорчигчид гайхаж балмагдсан байдалтай байдаг. Зорчигчид эхлээд айсан байдалтай байсан ч өнөөхөр автобусанд төхөж ирээд өөрийгөө ердөө замд дагдахыг хүссэн энгийн нэг зорчигч гэж хэлснээр жолооч Тонич түүнээс нэг их зүйл асууж шалгаалгүйгээр автобусандаа оруулж суулгана. Харин энэ үед сонин уншиж байсан Ли нэг хачирхалтай зүйлийг олж анзаарах бөгөөд түүний уншиж байсан сонин дээрх зураг автобусанд орж ирсэн залуутай яг адилхан байдаг ба сонин залууг ерэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн гэж бичсэн байдаг. Ли үүнийг уншаад энэ талаар бусад зорчигчдод хэлээгүй боловч дотроо түүнээс сэрэмжилж хутгаа ойрхон авна. Автобусанд өөр хэд хэдэн зорчигч байсан загвар өмсөгч болох мөрөөдөлтэй Сара гэх ганган эмэгтэй бас удахгүй төрөх төгсөн замд ядарсан шинжтэй харагдах Жинг нэртэй бүсгүй болон эгч дүү Шао луу хоёр байв. Шаогийн эрэгтэй дүү луу аутизмтай учраас бараг ярьдаггүй эгч Шаон байнга түүний хажууд харж хандаж яваа нь харагдана. Ингээд автобус түнэл рүү ороод бараг 20 минут давсан боловч түнэлээсээ гараагүй хിവэр байсан тул жолооч Тони хятадын хамгийн урт түнэлийг 10 минутанд л туулах боломжтой гэтэл тэд яагаад одоо болтол нөгөө захад нь гараагүй байгаа гэхэд гайхдаг. Түүнийг энэ талаар хэлэхэд зорчигчид сандарч балмагдан бүгдээрээ ярилцсны эцэст автобусаа эргүүлэн буцаж явахаар болно. Тонич тэр даруй автобусаа эргүүлэн орж ирсэн хэсэг рүүгээ буцаж давхсан боловч хамгаал хурдаараа 30 минут давхиад ч түнэлийн зах харагдахгүй үргэлжилсэн хിവэрээ байдаг. Нилийн явсны эцэст Тони автобусаа зогсоохоор шийдэх ба автобусны зорчигчид юу болоод байгааг ойлгохгүй сандарч гайхсан шинжтэй байдаг. Ингээд тэд нэг нэгээрээ бууцхан яг хаана ирчихсэн байгаагаа ойлгох гэж оролцсон ч тэднийг хаашаа л харан түнэлийн зах харагдахгүй үргэлжилсээр байдаг. Тэгтэл жирэмсэн Жинг автобуснаас буугаад ойролцоохонд нэг зүйл гялалцахыг анзааран очиж үзэхэд энэ нь түүний автобусны цонхоор шидсэн утас байдаг ба хачирхалтай нь тэр утсаа бараг цаг гаруй өмнө түнэл рүү дөнгөж орох үедээ шидсэн байжээ. Үүнийг сонссон автобусны зорчигчид гайхаж шоконд орох бөгөөд учир нь тэд хичнээн их яваад ч түнэлийн эхлэлээс холдож чадаагүй ямар нэг байдлаар буцаад ихэлсэн цэгтээ ирчихсэн байв. Бүгд л энэ хачирхалтай үйл явдлыг гайхацгааж ямар сонин түнэлд ирчихсэн талаараа ярилцсан амандаа шуугилдаж эхэлтлийн байдлыг гартаа авч хүн болгоныг сандарч твдэлгүй 50 байхыг анхааруулна. Улмаар тэр энд ингээд зүгээр зогсоод байвал ямар ч шийдэл олж чадахгүй гэж хэлээд өөрөө түнэлээр явган алхаж түнэлийн гарцыг эсвэл өөр тэдэнд тусалчаар хэн нэгэн байвал хайж олохоор шийддэг. Ингээд тэр түнэлд төөрөхгүй тулд уртоос солоод нэг үзүүрийг нь өөрөөсөө зүүж нөгөө үзүүрийг нь вангтай холбох төлөвлөгөө гаргах бөгөөд ингэснээр тэр түнэлийн гарцыг олж чадаагүй байлаач автобусан дээр ямар нэг асуудалгүй буцаж ирж чадах байв. Аз болоход Жинг автобусанд юм нэхингээ явж байсан тул түүнд нэхмлийн утаснууд байсан бөгөөд Жинг ч улсны оронд утас ашиглахыг санал болгосноор тэд утсыг Литэй холбохоор болдог. Ингээд Лиг яг ирэлтээ гарах гэж байтал автобусанд сүлд орж ирсэн өнөөх нууцлаг Ирлитэй хамт явахыг хүсэж байгаагаа хэлдэг. Автобусны зарим зорчигчид түүнээс сэрэмжилж байсан ч Ли нууцлаг ирлүү нэг харснаа түүний хүсэлтийг зөвшөөрч хамт явахаар болно. Ингээд тэд замдаа гарч хоорондоо танилцах бөгөөд нууцлаг ир өөрийгөө Жинг гэж танилцуулсан хэдий ч ажил мэргэжил гэр бүл гэх мэт өөр ямар нэг зүйл нэмж хэлээгүй тул Ли түүнийг дотроос ижгэлсэн хിവэр байдаг. Гэхдээ Ли Жингд энэ талаар ямар нэг юм хэлэлгүй тэд замаа цааш үргэлжлүүлнэ. Хэсэг хугацааны дараа түнэлийг өтгөн манан бүрхэж эхлэн урдах замаа харахад ч хэцүү болж ирдэг.
Энэ зуур автобусны зорчигчид автобусны гадаа утасны нөгөө үзүүрээс барин хүлээцгээж манан руу анхааралтай ширтэж байтал хоёр сүйтгэнсэн дүрс тэднийг чиглэн ирж яваа харагдана. Зорчигчид тэднийг ойртож ирэхэд нь Ли болон Чэнг болохыг мэдээд сэтгэл амарсан хэдий ч Ли Чэнг хоёр яагаад автобусан дээр буцаад ирснийг гайхацгаадаг. Учир нь түнээл гаднаас нь харахад ямар нэгэн тойрог биш чулуун түнээл мэт харагдаж байсан хэдий ч тэд автобуснаас гараад түнээлийн нөгөө захыг чиглэн хэсэг яваад л эргээд ихсэн цэгтээ хурж ирсэн байв. Хамгийн ачирхалтай нь Ван Лигийн явхаасаа өмнө түүнтэй холбосон утасны нөгөө үзүүрийг барьсан хിവэр байсан бөгөөд Чэнг утасны нэг үзүүрээс хүчтэй татахад Вангад ч хүчтэй узралт мэдрэгддэг. Ингэснээр тэд хаашаа ч явсан ихсэн цэгтээ буцаад ирдэг хачирхалтай түнэлд гарах гарцгүй гацчихснаа ойлгон айж сандарцгаана. Тэгтэл дахиад л байдлыг хяналтандаа авч бусад зорчигчдыг тайвшруулад нөхцөл байдал ноцтой болж тэд энэ түнэлд хэр удаан байхыг мэдэхгүй учраас өөрсдөө байгаа ус болон хүнсний нөөцөө бүгдийг нь цуглуулад гамтаагаар хуваарлахыг санал болгодог. Ингээд өөрсдөө байгаа бүх хоол хүнсээ цуглуулж хуваарлсны дараа Ли Ванг Чэнг Тони 4 дахин нэг удаа түнэлээр явж орчин тойрноо судлан гарах гарц эсвэл тэдэнд тусалж мэдэх өөр ямар нэгэн сэжүүр хайхаар болно. Харин Жинг Сара болон эгч дүү хоёр автобусандаа үлдэх бөгөөд тэдний 30 минут хэртээ духисны дараа Жинг гинт нойрноосоо сэрээд хачирхалтай зүйл олж хардаг. Автобус олон жил хөдөлгөөнгүй нэг байрандаа зогссон юм шиг бүх зүйлийг нь зузаан тоос бүрхсэн байх нь тэр. Энэ дүр зурагт гайхаж балмагдсан Жингч бусдыгаа яаран сэрээгээд бүгд автобуснаас буухаар болдог. Бүгд л юу болоод байгааг ойлгохгүй автобуснаас яарч сандран буугаад зузаан тоос зөвхөн автобусны дотор биш автобусны гадна тал дээр газар дээр түнэлийн хананд гээд хаасайгүй байгааг олж хардаг. Тэд ердөө л хэдхэн минут духисан боловч цаг хугацаа маш хурднаар өнгөрч яг л олон жил болсон юм шиг бүх зүйлийг зузаан тоос бүрхэн түнэлийн хан хүртэл гандаж муудсан байдаг. Дөрвөн ирж эргэж ирээд хэдхэн минутын өмнө зүгээр байсан автобус тоосонд дарагдаж хуучирч муудсан байдалтай байгааг харан гайхаж сандрах бөгөөд Тони энэ бүхнийг хараад өөрсдийнхөө хүнсний нөөцөнд санаа зовон шалгаж үзэхэд бүгд муудаж хөгцөрсөн байдаг. Ингээд тэд түнээл нэг л тойргоор эцэс төгсгөлгүй давтагддаас гадна түнээл доторх цаг хугацаа гадаах ертөнцийг бодвол илүү хурдан урсдаг болохыг ойлгоно. Ванг түнээл доторх 1 цаг гадаах ертөнцийн хувьд 7 хоногтой тэнцдэг байж магадгүй гэж таамаглах ба гинэд тэд автобусны хажууд түнээлийн газрын зураг хэвтэж байхыг олдог. Газрын зураг өмнө нь тэнд байгаагүй бөгөөд хэн үнийг автобусны хажууд авчирч тавьсан нь тодорхойгүй байв. Газрын зураг дээр түнэлийн маш олон замууд олон өрөөнүүдийг харуулсан байх ба яг л хэн нэгэн тэднийг түнэлд гацчихсан гэдгийг мэдээд албаар тохурхаж байгаа юм шиг санагдахаар байв. Лич газрын зургийг ширээн дээр дэлгээд түнэлээс гарч болох гарцыг олох гэж хичээж байтал гинэд түнэлийн гэрэл анивчиж байснаа тэр чигтээ унтарч хав харанхуй болно. Хэдэн хормын дараа тэд гэрэл гаргах зүйл олцгоож автобусны гэрлийг гэрэлтүүлэхэд газрын зураг үзэж байсан Ли байхгүй болж зөвхөн цус татуулсан мөрл үлдсэн байдаг. Ингээд айж балмагдсан зорчигчид Чэнгээр ахлуулан өнөөх мөрийг дагаж явсаар байгаад түнэлийн гүн хэсэгт байх нэг хөндийн хан дээр ирэх ба бүгд хүчээ нэгтгэн түнэлийн ханыг нураагаад нэгэн нууц өрөө олдог. Өрөө бүдэг гэрэлтэй дотор нь тоосонд дарагдсан тоглоомод болон ханаар нь дүүрэн алга болсон хүмүүсийн зарлалын хуудас наасан байдаг. Өрөөний нэг буланд хүний тасарсан гаруудыг үзүүлэн болгож тавьсан байх бөгөөд Чэнг өрөөнөөс түнэлийн илүү наривчсан бүтцийг харуулсан хар зураг болно. Хар зурагт тэмдэглэснээр хоорондоо цагираг шиг холбогдсон 6 тусдаа түнэл байдаг бөгөөд Чэнг хэсэг бодсны эцэст тэд эндээс гарахын тулд энэхүү 6 түнэлийг бүгдийг нь нэг нэгээр нь туулж гарах ёстой гэдгийг ойлгодог. Ингээд тэд өөр сэжүүр хайн өрөөг нэгжиж байгаад ханан дээр үлгсэн хуучны календар олох ба хачирхалтай нь календарын бүх хуудасд нэг л өдрийг буюу 6 сарын 15 гэсэн өдрийг заасан байдаг. Чэнг үүнийг ямар нэг далд сэжүүр байх гэж таамаглаад календарын хуудаснаас урж авна. Түүний хан дээрээс календарыг авахд ард нь нэг нууц хаалга гарч ирэх бөгөөд Чэнг хаалгыг онгойлгоход хар зураг дээр тэмдэглэсэн өөр нэг түнэл рүү хүргэх харанхуй хонгил ухтдаг. Ингээд тэд ч нэг нэгээрээ болгоомжтойгоор хонглоор дамжин дараагийн түнэл рүү орцгоох бөгөөд тэдний гарсны дараа өрөөнд байсан зурагт гинэд өөрөө асаж нэгэн эмэгтэй бичлэгийг үзүүлж эхэлнэ. Эмэгтэй ёроол нь усаар дүүрсэн агууд ихэд айж сандаж даарсан байдалтай харагдах бөгөөд түүний чухам хэн болох хэр удаан тэнд байгаа нь тодорхойгүй байдаг. Харин энэ үеэр Чэнгээр ахлуулсан зорчигчид хонглоор дамжин дараагийн түнэлд ирэх бөгөөд хачирхалтай нь тэд түнэлд өөрсдийнхөө автобусыг яг тэдний өмнө зогсоосон байрлалд байгаагаар олно. Эхэндээ тэд ч цочирдон тэнэгэлцэж ахаад л ихсэн цэгтээ хүрээд ирчлээ гэж бодсон боловч эргэн тойрноо анхааралтай судалж үзсний дараа түнэл тэдний анх ирсэн түнэлтэй бүтцийн хувьд адилхан боловч зарим нэг шинжээрээ ялгаатай болохыг анзаардаг. Тэд өнгөрсөнд биш ирээдүйд биш гэхдээ өөр цаг хугацааны бүсэд параллел ертөнцид ирснээ ойлгоно. Ингээд тэд автобусан дээрээ очиход автобусыг энэ удаад өргөстэй төмөр утас бүрхсэн байдаг. Тэд автобусыг нэгдснийхээ дараа суудлын араас хайрцагтай бэлэн гомон олох бөгөөд бүгд л идэх зүйлтэй болсондоо баярлан нүдэнд сэргсэн ч автобусны жолооч Тони гинэд зангаа хувирган түрэмгий ашиглаж эхэлнэ.
Тэр автобусны суудлын завсраас жижиг гар буугаалж улмаар вангад буугаа тулхан байгаа бүх хоол хүнсээ түнд өгөхийг шаардаж үүнээс хойш хүнс хуваарлалтыг тэр өөрөө хариуцах болно гэж хэлдэг. Яах ч аргагүй болсон бусад зорчигчид олсон бүх хоол хүнсээ Тонид өгнө. Тэгтэл Сара Тони дээр очиод уудтай бэлэн гомингийн хөлсөнд өөрийгөө санал болгоход Тони ч эргэлзэх юмгүй Сарагийн саналыг зөвшөөрөн тэд автобусны арын суудлал руу явцгаадаг. Сара Тони хоёрын завгүй байх мөчийг далимдуулан Ванг хайрцагтай гомингоос хулгайлахыг оролдох ба харамсалтай нь түүнийг нуугдаж амжихаас өмнө Тони чимээг нь сонсчихдаг. Ингээд уурсан Тони ч Вангийг барьж аваад түүнийг ахин дахин гарт олцноороо цохиж эхлэх ба Ванг хичнээн өөрийгөө хамгаалах гэж оролдоод ч Тони түүнийг хүчээр илүүрхэн яг алах гэж байтал гинэд хин нэг нь түүний араас хутгалдаг. Энэ чимээг сонссон бусад зорчигчид тэдэн дээр ирэхэд Тони хэдийн амьсгал хураасан байдаг. Зорчигчид айж цочирдсан боловч Ванг харин автобус руу буцаж очиод автобусны доор унгаас нь муудтай бэлэн гомингоо авах гэж байгаад доор нь муу усны нүх байгааг олж хардаг. Тэд автобусыг бөөндөө түрэн холдуулж Тариншаны нүхний тагийг нээгээд нэг нэгээрээ доош буун нэг хачирхалтай өрөөнд ирдэг. Өрөөнд мөн л түрүүчийн өрөөний адил янз бүрийн хачирхалтай эд зүйлс ханаар нь дүүрэн хачин зургууд болон үзмэрийн шилэнд хий тавьсан хүний биеийн эрхтнүүдийн хэсгүүд байдаг. Тэгтэл өрөөнд байсан зурагт гинэт өөрөө асаж зурагтаар түрүүчийн үл таних эмэгтэй бичлэг дахин гарч эхлэх бөгөөд энэ удаад тэр өмнөхөөсөө ч илүү айж сандарсан агуйн усны төвшин ихссэн байдалтай харагдана. Зорчигчид энэ хачирхалтай бичлэгийг нэг их тоолгүй дахин түнэлээс гарах сэжүүрүүд хайж эхэлдэг. Удсанчгүй тэд дахин өмнөх өрөөтэй адил хуучны календар олох ба календарын хуудас болгон мөн л 6 сарын 15 гэсэн ижил он сарыг заасан байдаг. Чэнг үүнийг дахин нэг сэжүүр гэж бодоод хуудсыг нь уран авч календарыг хан дээрээс авахд өөр нэг хаалга гарч ирнэ. Ингээд тэд хаалгаар орж харанхуй хонглоор дамжин хэсэг явсны дараа дараагийн түнэлд ирэх бөгөөд энэ удаагийн түнэл өмнөх хоёр түнэлээс илүү харанхуй чиглэг бас илүү хүйтэн уур амьсгалтай байдаг. Түнэлийн голд тэдний автобус адилхан байрлалдаа зогсож байсан ч энэ удаад автобусны байдал улам бүр дордож дотор талд могоо хулган харах гээд хорхоо шавжаар дүүрсэн байдаг. Хэдийгээр тэд айж байсан ч автобусыг нэгжин хоол хүн сайх ба Ванг муудаж ялзарсан гомин олсон ч хэтэрхий өлссөн байсан учраас өнөөх ялзарсан гомин идэж орхино. Удалгүй түүний гидс өвдөн дотор нь муухаарч хүндхэн байдалд ороход түүнийг харж өрөвдсөн Жинг карманаасаа бичээн гаргаж өгдөг. Харин Ванг бичээнийг аваад улам бүр давран Жингээс илүү ихийг өгөхийг шаардахад Жинг татгалзна. Гэтэл Ванг гинэт өмнө Тониогоос авсан бууга гаргаж ирэн тэднийг сүрдүүлж үлдсэн бүх идэх юмаа түүнд өгөхийг шаардаж бүгдийг нь өөртөө авдаг. Ванг үгээрч зогсохгүй зөвхөн хин нэгэн өгсний дараа л тэд дараагийн түнэл орох гарцыг олсон гэж бодож эхэлдэг. Түүнийхээр эхлээд Ли алга болсны дараа тэд эхний хаалгыг олсон дараа нь Тони өгч тэд хоёр дахь хаалгыг олсон одоо гурав дахь хаалгыг олохын тулд ахаад хин нэгэн өгөх хэрэгтэй байв. Ингээд тэр улам бүр догширч эндээс гарахын тулд хэнийг ч хамаагүй бодчихно шүү гэж бусдыгаа сүрдүүлэхэд Чэнг түүнийг тайвшруулахыг оролдсон ч амжилтгүй болдог. Ванг түүнийг сонсохоос татгалзсан эмэгтэйчүүдийг сүрдүүлэн өөрийнхөө таамгийг батлахын тулд Чэнгийг буудах гэж оролдоно. Дараа нь тэр эгч дүү хоёрыг өрөө рүү авч ороод хайр найргүй зодож эхлэх ба Шао аутизмтай дүүгээ хамгаалах гэж оролдоход Ванг түүн рүү хэд хэдэн удаа буудаж охиныг алдаг. Айсан луу юу ч хийж чадалгүй амгүй болсон эгчийнхээ хажууд димэл уйлах бөгөөд Ванг үгээрч зогсолгүй улам бүр галзуурч өрөөнд орж ирсэн Сара луу дайран хоолойг нь боож алах гэж оролдоно. Гэтэл яг энэ үед ардаас нь хин нэгэн түүн рүү симэрхэн дайрч Вангийг хутгалж ална. Ванг Шао хоёр өгсний дараа өөр нэг хаалга гарч ирэх бөгөөд үлдсэн зорчигчидч болгоомжтойгоор хаалгаар орж дараагийн түнэлд ирэхэд энэ нь өмнөх 3 түнэлээс шал өөр нийл ягаан өнгө болон анивдсан гэрэлтэй байдаг. Түнэл яагаад ч юм толгой эргэн дүүнгэрэх мэдрэмжийг өгч байв. Тэгтэл Жинг гинэт хүчтэй өвдөлт мэдэрч төрөх цаг нь болсныг ойлгож түнэлийн ханыг налд суух ба луу түүний хажууд хань болно. Энэ хооронд мөрөндөө шарх авсан Чэнг болон Сара автобус руу очиж үзэх ба энэ түнэл яг л мансууруулах юм шиг нөлөө үзүүлж хүмүүсийн оюун санаанд нөлөөлдөг болох нь тодорхой болно. Түнэлийн мансууруулах нөлөөнд автсан Сара буу гаргаж ирээд Чэнгийг сүрдүүлж түүнийг энэ түнэлээс гаргаж өгөхийг шаарддаг. Дараа нь тэр автобуснаас буугаад хий юм харж эхлэх бөгөөд асар олон хүн түүнийг тойроод гүгээд байгаа юм шиг санагдсан дайсан Сара тэднээс цухтаан түнэлийн нөгөө зах руу гүйж эхэлнэ. Удалгүй тэр түнэлийн голд нэгэн хачирхалтай тойл байгааг олж харан урд нь очиод өөрийнхөө тусгалыг харж байтал гинэт хин нэгэн араас нь симэрхэн гитэж ирээд юу ч хийж амжихаас өмнө түүнийг алдаг. Энэ зур Чэнг автобуснаас буун Жингийн байгаа газарт очиход Жинг хүүхдээ төрүүлэн хүүтэй болсон байх бөгөөд лууч түүний хажууд чимээгүйхэн сууж байдаг. Аз болоход хүүхэд болон ээжийн биеийн байдал ямар нэг асуудалгүй байсан тул тэд тэндээс хөдлөн хамгийн сүүлчийн хаалгыг олохоор явцгаана. Ингээд хэсэг явсны эцэст гинэт байдал буруугаар эргэж Жингийг нялх хүүхдээ шалгаж үзэхэд хүүхэд нь амьсгалахгүй байдаг. Тэднийг анзаараагүй байхад дөнгөж төрсөн хүү амьсгал хураачихсан байдаг ба Жинг ч энэ гинтийн явдалд цочирдон цааш явхаас татгалзна.
Чэнг түүний сэтгэлийг засахыг хичээн тэд түнэлээс гарахад тун ойрхон байгаа гэж хэлсэн ч Жинг Чэнгийн үгэнд хариулахын оронд гинт нуусан хутгаа гаргаж ирээд Чэнгийн гидс рүү дүрнэ. Чэнг Жингийг яагаад гинт ийм зүйл хийснийг нь ойлгохгүй байдаг бөгөөд лууч яахаа мэдэхгүй димэл газарт унсан Чэнг рүү харж хажууд нь сууна. Хачирхалтай нь хэсэг хугацаа өнгөрсний дараа Чэнг ухаан орох ба тэр түнэлт биш харин янз бүрийн тоног төхөөрөмж эмч зөвлөгч нараар хүрээлүүлсэн маш өндөр зэргийн технологитой эмнэлгийн орон дээр сэрдэг. Дараа нь үйл явдал цагдаа нарын нууц хуралдаан болж байгаа танхим руу шилжиж цагдаагийн нэг хурандаа чухам юу болоод байгааг тайлбарлана. Цагдаа нар саяхан эмэгтэйчүүдийг хулгайлж амийг нь хөнөөдөг цуврал алуурчин Жанг гэх хэрийг барьсан бөгөөд харамсалтай нь Жангийг олох үед тэр машины осолд орж хүн дээр гэмтэн улмаар конд оржээ. Жанг конд орохосоо өмнө Танг гэх нэг эмэгтэйг хулгайлсан ба Жангад Тангийг алах хугацаа гараагүй учраас цагдаа нар хулгайлагдсан эмэгтэйг одоо хүртэл амьд гэж үзэж байв. Тэд Жангийг эмэгтэйг хаа нэгтээ хорсон гэж таамаглаж байсан бөгөөд байршлыг нь зөвхөн Жанг өөрөө л мэдэж байжээ. Гэхдээ одоо Жанг конд байгаа учраас түүнийг байцааж ямар нэг хариулт авах ямар ч боломжгүй болсон учраас цагдаа нар өөр арга хэрэглэхээр шийдэж маш өндөр түвшний тарих судлалын төвтэй хамтарч ажиллахаар болсон байв. Тэд Жангийн оюун санаа руу нэвтрэн эмэгтэйн байршлыг олж мэдхээр шийдсэн байна. Ингээд хурандаа өчигдөр тус тарих судлалын төвийн алдартай сэтгэл судлаачдын нэг амжилттайгаар цуврал алуурчин Жангийн оюун санаа руу нэвтэрч хэрэгтэй сэжүүрүүдийг цуглуулсан талаар хэлэх ба харин өнөөх сэтгэл судлаач нь Чэнг байж таардаг. Үнэн хэрэгтэй түнэл дотор болсон хачирхалтай үйл явдлууд автобусан дах зорчигчид гээд бүгд л алуурчин Жангийн оюун санаан дотор болж байгаа зүйлс түүний оюун бодлын үр дүн байсан байв. Чэнг түүний тархинд нэвтрэн орж оюун санаагаар нь аялж хулгайлагдсан Тангийн байгаа газрыг олоход туслах ямар нэгэн сэжүүр хайж байсан нь тэр байжээ. Цагдаа нарч хулгайлагдсан эмэгтэйн байршлыг олж ямар нэг зүйл болохоос өмнө түүний амийг аврах нь одоо Чэнгээс шалтгаална гэж хэлэх ба үнэн хэрэгтээ Танг Чэнгийн эхнэр байжээ. Тиймээс л Чэнг энэ аюултай туршилтанд орж хулгайлагдсан эмэгтэйн байршлыг олох гэж өхөн хатан зүтгэж байсан байжээ. Чэнг өмнөх удаагийн туршилтаар нэг чухал сэжүүр олсон Шианг голыг заасан календар байсан ба цагдаа нар энэ сэжүүрийн үр дүнд Жангийг хулгайлсан эмэгтэйгээ Шианг голын эргийн ойролцоох аль нэг агууд хорсон гэж таамагласан байна. Гэхдээ одоо борооны улирлын улмаас гол үерлэн усны түвшин өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа учраас Чэнг 36 цагийн дотор яг аль агуу гэдгийг нь олж мэдэх ёстой болсон байв. Хэрвээ энэ хугацаанд олж мэдэж чадахгүй бол агуу үерлэн усаар дүүрч Тангийн амь насыг аварч чадахгүй болох байжээ. Чэнг туршилтынхаа дараа цагдаагийн хурандаатай уулзсан алуурчин Жангийн оюун санаанд нэвтэрсэн үед нь 1996 оны 6 сарын 15 гэсэн он сар өдөр байн давтагдаад байсан талаар хэлдэг. Харин цагдаагийн хурандаа түнд учрыг тайлбарлах ба олон жилийн өмнөх тэр өдөр Жангийн аав эхнэрээ жолоочтойгоо явуулдаг болохыг олж мэдсэн бөгөөд үүний үр дүнд Жангийн ээж нь аавыг нь хутгалан алж дараа нь өөрийнхөө амийг хорлжээ. Энэ үйл явдал Жангийн оюун санаанд маш хүчтэй нөлөөлсөн байна. Чэнгийн ажилснаар Жанг түнэлийн инженер мэргэжилтэй байсан учраас оюун санаанд үйл явдлууд нь түнэлд өрнөсөн бөгөөд тэнд Жангийн хэрцгий муу тал болон хүнлэг сайн тал гээд олон шинж чанар илэрсэн байна. Хэдийгээр Чэнг Жангийн хүнлэг сайн талыг түнэлийн тойргоос гаргах гэж оролдсон боловч хэрцгий муу тал нь түүнд саад хийсэн бөгөөд Жангийн хүнлэг сайн талыг төлөөлж байсан автобусны зорчигчдын нэг болох лигийнхүү учир битүүлгээр алга болсон байв. Харин автобусны жолооч Тони Жангийн хэрцгий муу талыг төлөөлж байсан бол Ванг түүний хүчирхийлэгч аавыг харин Сара үр хүүхдээ хайхардаггүй ээжийнх нь төлөөлөл байжээ. Ванг аавтай нь адилхан даатгалын байцаагч Сара ээжтэй нь адилхан загвар өмсөгч мэргэжилтэй байсан ба Сарагийн бэлэн гомингийн төлөө Тонид өөрийгөө санал болгосон нь ээжийнх нь аавыг нь хуурч араар тавьсан явдлын тусгал байжээ. Түнэлт болсон бүх үйл явдлууд яг үнэндээ Жангийн сэтгэлийн шарах травма гэх мэт зүйлсийн илэрхийлэл байсан байна. Жирэмсэн эмэгтэй Жинг Жангийн хүсдэг үр хүүхдтэй хайртай зөөлөн дүлгэн ээжийн илэрхийлэл буюу Жангийн сайн талуудын нэг байсан боловч тэр ч эцэст нь Жангийн харанхуй талд ялагджээ. Харин эгч дүү хоёр Жангийн хүүхэд насныхын төлөөлөл байсан ба гинэн цайлган ухаалаг шинж чанарыг нь төлөөлж байв. Гэхдээ Жангийн хамгийн аюултай хамгийн харанхуй муу тал одоо хүртэл ил гарч ирэлгүй харанхуйд нуугдж байсан бөгөөд үнэн хэрэгтээ энэ тал нь Сара Тони Ванг гурвыг алсан байна. Ингээд маргааш нь Чэнг Жангийн оюун санаа руу дахин нэвтэрч шуудхан л Жангтай өөртөө нүүр тулж Тангийн байгаа газрыг хэлхийг шаарддаг. Харин Жанг Тангийн байгаа газрыг хэлхийн оронд яагаад эмэгтэй хүмүүсийг ялангуяа аавыг нь алсан ээжигээ үзэн яддаг талаар ярих ба энэ үзэн ядалт нь улам бүр нэмэгцээр явандаа эмэгтэйчүүдийг хулгайлан амь насыг нь хөнөөдөг алуурчин болгож хувиргажээ. Чэнг Жангаас ямар нэг хариулт олж авч чадаагүй тул Жангийн хамгийн сул дорой тал болох аутизмтай луугаас Тангийн байршлын талаар олж мэдэх гэж оролдсон ч луугийн эгч Шао түнд саад хийж тэд зүхтэн алга болдог. Чэнгч тэдний араас хөөж байгаад гинэт нэг кинотеатрт ирэх ба тэр тэнд өнөөх яриад байсан хамгийн сүүлчийн дайсантайгаа нүүр тулна.
Гэхдээ хачирхалтай нь энэ дайсан нь үнэн хэрэгтээ Жангийн муу тал биш, харин Чэнгийн өөрийнх нь харанхуй муу тал байдаг. Жангийн оюун санаа маш аюултай хар бараан бодлоор дүүрэн газар учраас тэнд утсан хүнд ч муугаар нөлөөлж харанхуй талыг нь ил гаргаж ирдэг байжээ. Ингээд Чэнгийн харанхуй муу тал Жангийн бусад шинж чанаруудыг алж тэрч байтугай Жингийн дөнгөж төрсөн хүүхдийг хүртэл алсан байсан ба Жинг Чэнгийг яагаад хутгалсан нь ийм учиртай байв. Улмаар Чэнгийн муу тал Жангийн сул дорой тал болохлуугаар Чэнгийн эхнэрийг алуулах гэж оролцсон боловч Луу өөрийгөө эцэст нь болиулж чадах ба Чэнгч энэ завшааныг ашиглан Лууг ухаан орж цагдаа нарт Тангийн байгаа байршлыг хэлж өгөхийг гуйдаг. Ингээд Чэнг өөрийнхөө харанхуй муу талтай сүүлчийн удаа нүр тулахаар болж хэсэг тэмцэлцсний эцэст ялсан боловч ахин өөр шинэ харанхуй тал нь гарч ирэх ба энэ нь түүний харанхуй тал хэмжээ хязгааргүй болохыг харуулж байв. Энэ зур Тангийн байгаа агуй бараг л усаар дүүрч маш аюултай болж ирдэг. Чэнг өөрт нь цаг байхгүйг ойлгон өөрийнхөө муу талыг ялахын тулд өөрийг золиослон Жангийн оюун санаанд үлдэх ёстой гэдгийг ухаарч улмаар өөрийгөө буудахад Чэнгийн харанхуй муу тал нь замхран алга болно. Удсанчгүй Жанг буюу Жангийн сул дорой тал руу ухаан орж цагдаа нарт Тангийн байгаа газрыг хэлж өгснөөр цагдаа нарт цаг алдалгүй түүнийг очиж авардаг. Ингээд хэдийгээр Танг аврагдсан боловч Чэнг эргэж ухаан ордоггүй бөгөөд Жангийн оюун санаанд үрд гацсан Чэнг түнэлээр алхаж байгаагаар кино төгсдөг.